PMC баг энэ оны 1-р улиралдаа багтааж Улаанбаатар хотын 1-р тойрог хурдны замын EPC тендерийн баримтчийг зарлах, одоо баримтчийг боловсруулах, урьдчилсан техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулах ийм одоо чиг үүрэг бүхий гэрээ хийгдэнэ. За ингээд EPC тендерийн баримтчийг одоо зарлах энэ бичиг баримтыг бэлдэж өгснөөр бид нар эхний ээлжинд 1-р тойрог хурдны замыг Улаанбаатар хотод барьж байгуулахаар байгаа. Бидний өгсөн эхний ажлын даалгавар дээр 1-р тойрог хурдны замын нийт урт бол одоогийн энэ их тойрогийнхаа хойтлоор тойроод урталтаа туулын хурдны замтай холбогдох 12.3 км гүүрэн байгууламж буюу гэрлэн тохиогүй ийм одоо олон улсын стандарт нэршлэрээ экспресс хайвей гэдэг байгаа. Бид үл яг одоо нийгэмд бидэрт огт байдгүй нэршил учраас туулын хурдны зам гэж нэрлэж байгаа. Угтаа бол экспресс хайвей хоёрыг одоо эх жил эхлүүлэхээр ингээд төлөвлөж байгаа. За дараагийн 3 дугаар ээлжинд орох юу бол 2 дугаар тойрог хурдны замыг бас экспресс хайвейг зарлах ийм одоо төлөвлөгөөтэй байгаа гэдгийг хэлье. Зүгээр замын сангийн болон автоэрийн болон өөрөө явагч хэрэгслийн татврын хувь хэмжээг хамгийн сүүлд тогтоохдоо 2011 он тогтоосон. Тэгээ энэс хойш ерөөсө хэд хэд удаа нэмэх санаачлаг оролдогууд гарсан боловч шийдэж чадаагүй байсан. Тэгээд үндсэндээ 13 жилийн дараа энэ автоэрийн болон өөрөө явагч хэрэгслийн татврын хувь хэмжээг шинжилэн тогтоож байгаа.